За эрхэмшүүдийн энэ өдрийн амгаланг айлтгая. За өнөөдөр хилцэх асуудлын жагсаалтанд улсын хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд хийсэн дүн шинжилгээ. За нэгсэндээ улсын хурлаас гаргасан хууль тогтоол за түүнийг засгийн газар хэрхэн хэрэгжүүлсэнд дүгнэлт хийсэн талаар бид нар өнөөдөр хилцэж байгаа юм. Тэгэхээр энэ магадгүй одоо бидний бүтэн жилийн туршид хилцэх хамгийн чухал зүйлүүд нэг байхгүй. Улсын хурлаас хууль батлал гэдэг, тогтоол батлал гэдэг. Гүйцэтгэх засаг дээр очиод хэрхэн хэрэгжсэн талаар бид нэр өнөөдөр бүтэн 2025 оны бүтэн жилийн эцсийн байдлаар дүгнэлт хийх гэж байна. Тэгэхээр энэ маш чухал ач холбогдолтой эм дүн шинжилгээг засгийн газар хэрхэн хэрэгжүүлсэн талаар бид нар хэлцэж байгаа учраас энэ асуудал дээр эхлэхээс өмнө хэлмээр байна л да. Яг хариуцсан сайдууд болон нэгтгэж уйж байгаа засгийн газрын хэрэглэх газрын дарга бүгдээрээ байх хэрэгтэй. Тэрнээс биш яг бусаад бүхэл жилийн турш улсын хурлаас баталсан хууль тогтоолыг засгийн газар хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлагнах болтол нэг хэдэн газрын дарга төрийн нэрээр бид нар асуудал асууж болохгүй шүү дээ. Тийм учраас эдийн засгийн байнгын орны дарга танаас бас хүсэлт байна л да. Яг энэ асуудлыг одоо хилцэх үед хариуцсан сайд нар одоо хариуцсан шаардлагатай албан тушаалтангууд бүгд бас байлгахыг хүсье. За ажил.